Тэгээд өөр юм болохоор зэрэг маш тэнгэрээс босгоод байдаг. Тэгээд сүүлийн болохоор чамбар намын үеийн ерөөсөө чамбар цагаан сар 14 гэдэг чинь тэгэхээр ихний 15. Энэ 15 оны хамгийн шилдэг чинь дөрөв томдож байна. Тэрний нэг нь болохоор хүмүүс тэнгэрээс босгоод байдаг. Яг хаваа болж байгаа. Энэ яа тэнгэрээс боссон гэхээр зэрэг Махамбаш өөрөөр ихээс нүдээр их нэг том бодлого таалагдсан. Маяа хатмал. Тэгээд түүний дараа Махамбаш өөрөө бурхны хамтыг болоод төмс гэлээр төсний дараа ихийг хайсан ба. Миний одоо яг хаан байна. Өөрөө онш эрдэнэ нэг хайргууд их нэг доод төрчихсөн. Тэр төлөөс ихийг яаж авах вэ гэдэг. Авах харамтаас 33 төгрөгийн очиж 3 сар хайлан гэдэг одоо хол байдаг. Тэр бодлыг одоо манай энэ болохоор намрын зөөлсөл сарын 15-аас намрын 3 сарын 7-нд нэг чанар дээр 45 байлаа. Энийг болохоор 3 сар яг намрын дээр болоод 3 сар гэж хүссэн юм. Тэрийг 3 сарын хугацаанд тэр хайлан гэдэг бодлыг гоё үлдээд тэгээд тэнгэрээс яг энэ өдөр бууж ирсэн өдөр болохоор яг энэ 22 өдөр таарсан. Тэр учраас бид нар энэ өдрийг маш их тэнгэрээс буусан өдөр гэж. Яг тэнгэрээс буусан өдрийг ихийг ачиж хариулаад ихийг араас одоо буян ихийг дэш татсан. Тэгэхээр зэрэг энэ өдрийг монголчууд эцэг юм хариулах гэж байна. Энэ дээр болохоор бас юм яана эцэгний хариулсан дээрээс нь яг тэнгэрээс буусан өдөр гэж байна. Тэгээд эцэг яагаад ихийг ачиж хариулсан бэ? Яагаад ингэж юм бэ? Бид нэрээс хүн болж төрж байгаа гэдэг бол жирийн одоо номнуудын одоо үлгэртэй ярих нь маш хэцүү гэж таамаглаа. Хүн бол төр гэдэг бол одоо нэмэн жил дэшээ ганц удаа гацдаг ясны их юм байна. Далаа яваас. Тэгвэл далаа дотор ганц шиг одоо буулга номтой бүргийн юм байна. Тэр нөгөө юу ясны их ганц удаа дэшээ гацдаг тэр буулга номтой хүзүүн орж таарах. Тэрнээс хэцүү юм аа гэж. Зарим номын үлдэлтэй зүүнний үзүүлэлтээр ус татаатай адилхан. Зүүнний үзүүлэлтээр энэ аргаараа татаатай адилхан. Аргаараа тогтсон ч удаагүй. Тогтоол жоо мацаа болсон хүмүүс тэр чигтэй тогтоол нээж байх. Яг тэрнтэй адилхан бидний энэ төрөл аюул удаан юм шиг 40 жил 80 жил юм 100 жил 110 жил ингээд наслаад гарч санагдаад байна. Гэхдээ энэ бол амьдралын одоо ертөнцийн өөрчлөлтийн ажиглалт зураг хийхээр нэг жил хэдэн жил асуудал. Энэ дэлхийн хичнээн сая жилийн түүхтэй гэдэг тийм ээ. Энэ дээр хичнээн яаж төрөл байгаа гэдэг өдөөсөө сайн цааш бодох. Тэгвэл бидний нөгөө ангилж байгаа хугацаанд дэлхий бодож юм гэж. Өөрөөр нөгөө зүүнний үзүүлэлтээр аваад үзүүлж байгаа гэх юм. Тэрнээс болоод бүр жоохон багтаа үрж юм тийм үү. Жоохон хөвгт байж байгаа юм шиг байна. Залуу болоод 25 6 байд үрж байна. 80 байд үрж байна. Чи хугацааны ярих юм бол янз бүр. Эцэг ихийн ерөнхийдөө гооцоо юу гэхээр эцэг их биднэрт ямар бий юм гэсэн. Тэгэхээр энэ бий гэж байна. Энэ бий чи өөр эцэг бий. Нэг тийм тоороо бий мөхтөр биш юм. Бид энэ бий яагаад их чухал юм бэ гэхээр ухаантай. Түүний төчөөр ухаан. Өөрөө яаж авч байгаа өөрийн амьдралыг хэрхэн өөрчлөх вэ гэдэг энэ бий дээр яг өөрчлөж чадaltaй. Тэрнээс ч жирийн зүгээр одоо зөвхөн хоол идэх зөвхөн яг жоон гэж амьдарч байгаа бүхэн тухайд зөвхөн хэлэхээр өдөөс адууснаас ялгаа. Адуус гэдэг яг өөрөөсөө бүгдээ жаргалтай байх хүссэн, сайн дулаахан байх хүссэн бүгдээ өөрснөө гоож идэх бол тэрийг бүгдээ нэг өөрөөр аль болох жаргалтай байх хүсэж байна. Тэр дээл бид нар зөвхөн тэрний төлөө баг яваад байгаа шүү. Зүгээр ингээд амьдраад байвал өөр өнөө маргааш өгөө зөвхөн хоол идэж байгаа эсвэл одоо юу гэдэг жоо нийт мөнгө баялагын тухайд ингээд яваад биднээс ямар шалгаа байна. Ялгаа нь гэдэг бид тэр жоо ухаанаа хөгжүүлээд өөр юм хөгжүүлж байгаа байна шүү. Тэрэн дээрээс өдөөс тэр чухал биеийг авсны хэрэг өдөөс байхгүй. Энэ биетэй чухал биеийг авсны хэрэг юу юм бэ гэхлээр зэрэг энэ ухааны шишинт нь бол энэ төрөл хойд төрөл дараа төрөл урд төрөл гэж ярьж байгаа шүү. Урд төрөл гэж. Энэ төрлүүд дээр нэгээс нэг дэс болох төрөл. Энэ
сайн үйл хийх юм бол энэ дараа төрөлтөөр энэ төрөлтөөр төрсөн хүмүүс дараа төрөлтөөр улам хүчтэй болж төрөх. Тийм нэг юм байна. Тэгэхээр зэрэг бид нар энэ төрөлтөөр яах ёстой байна? Тэгэхээр зэрэг энэ төрөлтөөр илүү буян үү. Буян яаж үдэх юм бэ гэхээр бид нар эцэг ихтэй зэрэг хайртай байх хэрэгтэй. Эцэг ихтэй зэрэг хайртай хүмүүс ихтэй бол хайртай байна тийм үү? Ээжтэй хайртай байх юм бол тэр ээжтэй гаргаж байгаа хайраа бус хүмүүстэй гаргаж гэж. Энтэй адилхан хайр чадвал одоо тэр хүн илүү буян хамаагүй их болсон байгаа нь хамаагүй гэж яриад байна тийм үү? Их болсон гэдэг. Яагаад их болсон юм бэ гэхээр энэс урагшаа хичнээн төрөл дамсдаг мэдэхгүй. Тэр төрөл дээр хэм миний ээж болж ирсэн гэдгээс таашгүй. Хичнээн мянган одоо тоошгүй гэж ярьж байна. Урагшаа бол гэсэн тоошгүй байхгүй. Тулах юм байхгүй. Хичнээн төрөл хичнээн сая жаваад бид авсан байна. Тэр аялалтны төрөл дээр тэр нэг ээж нь болоод нэг хүүхэд нь болоод аав нь болоод ингээд охин болоод ингээд явж төрөл болсон. Тэгэхээр зэрэг тэднээс би энэ дээр өсөөр хэмж байсан миний баг одоо ээж биш юм бол нэг хаажгүй яг юм бол миний ээж биш гэж байна. Тэгэхээр зэрэг хамаагүй болоод миний ээж юм байна. Миний ээжтэй яг энэ настай төрөлтэй ээжтэй адилхан юм байна. Өөр төрөлтэй авчихсан гэсэн миний ээж юм байна гэж бодоод хамаагүй байна. Тэр амьтыг энерги тэгжээс энэ дээр яг нь жоохоо гэсэн болов уу гэж тэр хүмүүс тусыг үлдэж байгаа. Буцааж ганцхан энэ төрлийн энэ насны ээж одоо төрүүлсэн ээжгээ ачиг хариулгаар ирээд байгаа юм шиг. Энээс цааш өчнө олон төрлийн буян үүдэх болох юм байна. Буян үүдэх гэдэг нь зөвхөн ганцхан ээж дээр ингэж үлдсэн үлдэх тийм үү? Өчнө олон үүдэх ялгаа хэрэг олон хамаагүй гэж зориулж зэрэг тэр нөгөө зориулж хамгийн анхны зориулж байгаа сэтгэл нь хамаагүй гэж бодож байгаа бүхэл нь болчих жоох. Тэгэхээр их үе юм. Зөвхөн миний ээжтэй за сайн байгаасаа гэхлээр сүүлийн ээж plus өөрийнхөө дөнгөж ээжтэй тэр үлдэж байгаа очиж буян болж байгаа. Тэгэхээр зэрэг хамаагүй их болсон байгаа хамаагүй гэж юм нэр наац цааш ингэ болоод ирэхээр зэрэг энэ бич нь болохоор буян үлдээ дээшээ сүүлд нь сэтгэлсэлтэй буйны ухны хотыг олох тийм үндэс суурь болчих юм байна. Энэ төрөлтэй одоо номлолтой гарах яаж байгаа зөвхөн сурах тойрсны нэг шоу үеийн ус багтж явж байгаа сурах тойрс гэдэг. Тэр сурах тойрсны учраас Тэнгэрийн орон төсөл хийдэг юм. Тэгэхээр зэрэг бид нар энэ төрөлтэй тэр шоу зөвхөн юу ч болоод тойроод ирэх төрөлсөн юм. Тэгээд төрж байгаа бид нар энэ тэр ухаантай юу ямар юм хийж чадсан тэр бие бид нар авчихсан байгаа учраас энэ бие дээр одоо сайхан сэтгэлийг төрүүлж байна. Тийм үү? Сайхан сэтгэлийг бодцтой сэтгэлийг төрүүлж. Бодцтой сэтгэлийг төрүүлээд хоосон чанарыг оруулж байна. Хоосон чанарыг хэмээн оноод бодцтой сэтгэлийг хооронд нь яах вэ? Уйлдуулж ингэж бяцлах юм бол цаашдаа бурхан нутгийг олох боломжтой байна. Энийг өнөөдөр яг бүрдийн тэр хүн ухааны философи номноор маш тодорхой харагдсан. Зүгээр энгийн хүмүүс шууд уншихтаа тэр хоосон чанарыг аюул утгагүй юм байна. Тэгэхээр тэр бүхэн дээр судлах хэрэгтэй. Судлахтаа яаж судлах байгаа гэж юу гэдэг тодорхой нэг багшаа болдог юм. Багшаа одоо шинэ хамгаа онцгой ламп үүсгэж байгаа шүү. Ийм ламп дээр очиад тэр лампаас яг хоосон чанар гэж юм яа. Энэ хэм очиод чатаа гэж юм. Өнөөдөр энэ ямар биеийг харж байгаа. Энэ биений хэм тус хэрэг яг юу вэ? Сайн бодох. Ингэж энэ дээрээс их сайн бодох гэдэг тэр ламп дээр очиад биеийг яг хийж бодож байгаа. Миний бодол зөв өөрөө гэсэн. Тэрнийг дагуу номсотроо одоо бодис шиг маань юу ч гэсэн гэдэг дараад нь өдөр ганцхан юм дэх ачиг хариулах биш. Шууд өнөөдөр өдөр нэгцэн ачиг хариулж болж байгаа. Тэгэхээр тэрийг юм чиг хэлээд энэ бие бол маш чухал биш үү? Энэ бие бол зөвхөн оюун ухаан. Тэнгэрийн орон 6 жилийн хамаагүй амтны учраас тийм үү? 6 жилийн амтны тэнгэр асуу хүний зээл гэж байна. Доктор там дээр атгуусаа дээр 6 жилийн амтны болчихж байгаа. Ихсэн 6 жилийн амтны чинь 6 гэж. Тэгвэл энэ дөрөв дотроос хамгийн амтан болгох өдөөсөө ямар ч буян үлдэх боломж байхгүй дайган зовжтой гэж байна. Ямар ч мэдэм юм. Буян дайган зовж. Тэр болохоор зэрэг үс санхыг байг үлсэн ганцхан хоол удаан гэж. Тэгэхээр ямар ч буян сэтгэл хэрэггүй. Атгуус дотор болох бол одоо гадар байгаад байдаг үдээр яг өдөр болох байна. Энэ үдээр сэтгэж байгаа юм байна уу? Тэгэхээр энэ доктор бороо дотор бол буян үлдэх маш хэцүү. Гэрээтэй бороо төрөлөө одоо яаж байгаа юм. Амралтын бороо
хүний асуур тэнгэр. Энэ бол дотроос тэнгэр гэдэг нь бурхны шинж бүртлэр аюул их хаалтай. Мянган жил наслах нь ойлгомжтой. Ямар ч асуудал байхгүй мянган жил наслах. Тэгвэл тэр наслах хугацаанд юу гэдэг вэ гэхээр хэдийгээр жаргал зодон мэдэхгүй байгаа учраас зодон мэдээс юу ч зодон мэдэх байх ингээд ингээд амлалтаа байгуулахад сүүлдээ урд хураас нь буйнаа. Тэгээд захиад энэ дээр буйны мэддэг. Тэгээд дахиад буцаад орш. Доод төлөв. Хамаг хаа гэж боддог юм бий загдаг. Буйны хэмжээ. Асуух гэдэг тэр асуух гэдэг тэнгэр гэдэг авч хоёрын нэг модны дээд доод хангалттай. Доод нь амьдарч байгаа дэш нь дээдлэх нь модных нөрөөдөг үлдсэн мэжтэй аваад янз бүрийн хүнтэй. Тэр шинээр биш байдаг. Тэр бүсгүй учраас тэнцээрээс юу байхгүй наа гэж. Хэтрийг одоо өсөл тачаад ихтэй учраас тэнцээ бас буйн үйл байна. Хүний настай болохоор зэрэг зовлон жаргал хоёулаа гэж хосож орж байгаа учраас зовлон мэдрээд тэнцээрээс гарах замыг мэдэж болох юм байна. Хоёул айлын нэгдэр мэдэрч байгаа учраас энэчнээс ахын угаараа айлын хосны учраас хүний энэ чинь оюун хаа гэж ийм одоо юм та бид бодож байгаа. 6 жилийн хамгаалснасаа хамгийн ихэнхдээ хүний одоо энэ төлөвлөж. Тэгээд энэ төрөлдөр одоо юу хамгийн их ээжийг амьд бодох юм байна. За миний ээж гэж одоо надад ямар тустай вэ? Эмэгтэй хүмүүс одоо бүгд гарсны надад мэдчихэж байгаа. Тэгэхээр бүгд гарах юм бол одоо айдхан ээж бодож сайн байна. Тэр учраас бүгд гарсан эмэгтэй хүмүүс хүүхдээ яаж асах бүгдийг өөрөө мэдчихэж байгаа байхгүй. Шин одоо нойр байна тийм үү? Шин хүүхд нөлтөө заа бүр соёлно. Дээрээс нь нойр хоолгоо баймын одоо ингээл 4-5 гэсэн бол ингээд байн асуулт. Энэ үйл 4-5 жилийн бид зөвхөн нүдэрийг харахад зэрэг одоо ёс юм шиг те заав ийм нэг байдаг юм шиг ялгаа. Гэтэл тэр цаад нэгтэй хүндэр ямар зовлон үү? Сэтгэлс наа зам холбоо шиг явж гараа хийж чадахгүй шүү дээ. Чөлөөтэй юм шүү дээ. Ингэж явж чадахгүй учраас энэ биеэр өсөж 5-аас хүртэл надад чинь зовж байгаа. Дахиад 6 долоонаар одоо ингээд дахиад том болох юм. 18-аас дахиад одоо дахиад агаардаг зовлон болох юм байна. Тэгээд тэр хүний бүгээр их нь яаж хайрлах юм. Тэр хүүхд одоо юм байна. Тэр хүүхд одоо бид нар том болчиход байна шүү дээ. Одоо бид нар тэрийг бодох. Миний ээж намайг баг багтайг би хайрлажсэн. Одоо ингэж л байсан. Тэ? Намайг яг ингэжсэн ийм миний ээж ийм л ачтай юм байна. Ийм ачтай юм байна. Ихийн ачтай. Ихийн ачийг санаад хэдрийг санаад ирэхэд юу төрж өгөхөд би миний ачийг яаж хариулах вэ гэсэн юм. Яаж хариулах вэ? Ихийн ачийг гисэн одоо ихийн ачийг хариулах гэж одоо хөргөл баай амраад байна. Эцэг ачийг хариулж бардаггүй маа. Эцэг ачийг яаж хариулах вэ гэхээр модерныг багтаад болох гэж байна юм шиг. Тэрийг баг ингээд хариулах хэрэгтэй. Хариулах гэжтэй заавал ёстой хэрэг юм. Баг бид ингээд сайн явж ирэвэл тэр хүний төрөөсний хийх гаргаж. Өөрсдөө ухаалаг аль болох зүйл хийгээд эцэг ихээ зовохгүй сэтгэл санааг зовохгүй байгаад тэр хүн маш их нэртэй. Байнгын ингээд зовоод тэр хүн ачиг биш эсрэгийг хариулж байгаа. Тэгэхээр эцэг ихийн ачиг ингээд хариуллаа. За хариулах хэрэгтэй юм. Яаж хариулах вэ? Яаж хариулах вэ? Тэгэхээр яг бид нар өөрсдөө үүлийг юм хэрэгтэй юм. Өнөөдөр за би ямар шүү гэж юм. Тийм үү? Тэгвэл хүмүүс эцэг их маань намайг сайхан амьдрах гэсэн тэгээд шунаад бичвэ. Сайхан амьдрах гэсэн үгэл одоо юу гэдэг вэ? Баян байх. Тэгээд миний л шунаад гэж. Сайхан байх гэж өөрөө зөвхөн зүг үйлдэл эцэгтэй илүү одоо нэгэн сэтгэлтэй аль болох зовоохгүйгээр ингээд яваад байгаа. Тэгэхээр тэр энэ амьдрал аюул сонирхолтой. Нэг талаараа эцэгтэй сайхан байх гэхэл зэрэг ахаад мөнгө ингээд мөнгөний одоо хайр болох зэрэг эцэг хийх байх ч. Энэ хоёр хооронд хослуулах аюул хэцүү. Ер нь ном ертөнцийн хүн одоо юу гэдэг ном хайрууд бол хоорондоо ингээд хашиг юм дээр. Тэгвэл ном хийхээр зэрэг одоо арилж очиж суустай байсан. Арилж очиж зөвхөн өөрөө болж байгаа шиг өөрөөр бас зөвхөн намаа болж байгаа шиг өөрөөр бас тэгж болж байгаа. Тэрнээс нэг хүн байж байгаа намайг хиймээр хэлдэг айгүй зүйл байна. Айлын нэг амьдралын нэг зам усны дагуу явахлаа юм байна гэж. Тэгэхээр зэрэг бид нэр эдэлтэй буддизмын сургаалт гэж судлаа цаа надад би энийг хийж чадах юм байна тийм. Энэ нь надад илүү их ойлгох байна. Би энийг найз чадхаараа хий. Ийм
сургаал гэдэг нь энэ сургаалыг яаж өөрчлөж үзье. Тэр сургаалыг өөрсдийнхээ дагаад бид нар өнөөдрийн одоо энэ хаваа бичиг ном өөрөөр маань гэдэг хосэйдо ийм ойлголт суулгачдаа бид нар ирээдүйн өнөр одоо тэр үнэлцийг тавьчихлаа гэж хэлж байна. Тэгэхээр бид нар өнөөдөр хамгийн түрүүний зөв эцгийн ачаал болгоход вебсайтээс хамаг хамтны гэдэг яг бодох хэрэгтэй. Дээрээс хамаг машин хаад их сайн болж өнөөдөр яг өнөө үлдчихэж хамаг хамтнаа болж байгаа юм. Ээжигээ болж байгаа юм. Инхээр бодох өнөөдрийн одоо яг дүүчүүд гэдэг болоод тэр их чанартай байшаа нэг бүний ихтэй хасна гэх үүрэгчдэг. Тэрээр өнөөдөр бүгдээ сайн ирээ. Одоо дараа маань үзүүлсэн. Маань үзүүлсэн скилээр болчихсон. За миний ээж болчихсон гэж миний өөртөө одоо хүмүүс бүгдээ ээж гэсэн гэдэг таач миний гэж болчихсон юм тийм үү? Энэ хэлээр тойрог арин зүйл болчихсон. Тэгэхээр энэ амьтдаа бүгдээр нэг бодож байгаа. Маань болчихсон. Ингээд өндөрлөж байгаа. За. Бүхэн багшийн сургаалаас айлдаж хүний төлөв болох ямар ховор чухал зүйл болохыг бас номын ясны дагуу тайлбарлаж өгсөн. Чарли Сүрэн багштай дахин хараад ирээ.